За намраас хойш агуулгуудаа цөмөрөө товчхон яриад явна. За энэ дээр болохоор хэд хэдэн агуулгууд байгаа. За намраас хойш үзсэн сургачгийн ямар ч ус ихний ээлжинд гаргаад ирээ. Тэр бол нэг бүлэг сэдвийг базаад ярина гэсэн үг. Намар үзсэн хичээлээсээ 8 дугаар ангиацсан. За 8 дугаар ангийн хичээл бол үндсэндээ хүч ба харилцан үйлчлэл, хатуу биеийн даралт, шингэний даралт, хөшүүргийн шалтгаан гэсэн ийм 3 хичээлээс хатуу шингэний даралт гэдэг хэсгийг өнөөдөр ярих ёстой. Хатуу биеийн даралтыг, хатуу шингэний даралтыг за эх 7 хоногийн энэ 3 дахь хичээл дээр болохоор эндээс хөдөлгөөний тухай яриад за энэ 3 сэдвийг бол бид нар ерөнхийдөө үзсэн байгаа. За тэгэхээр биднэрт одоо ерөөсөө энерги хангамж гэсэн ганц хичээл үлдсэн байгаа. За одоо ингээд хатуу биеийн даралтын тухай ярихдаа бид нар болохоор хэд хэдэн тохиолдлууд дээр нэг ярьж байсан. За одоо хатуу биеийн даралттай холбоотой за энэ дээр биш байна. За програмуудаа ерөнхийдөө гаргаж байна. За механик болохоор ливер за энэ дээр шууд яриад. За талбай багтаа бол бид нар их гүнд шигддэг. Талбай ихтэй бол баг гүнд шигддэг гэд бид нар энэ дээр энэ оостой туршилтын тухай дээр бол ярьж исэн. За тэгээд энэ дээр бол хэд хэдэн цахим туршилтууд болон бодлогын нөхцлүүдийг бол бид хэд ярьж исэн. За энэ дээр болохоор одоо хэмжигдэхүүний нэгж тооцох юм байна. За грамм дециметр эзлэхүүний тухай килограмм метр куб. За эзлэхүүнтэй холбоотой урт хугацааг үүдлийн уш температур чинь тий. За энэ дээр бол нэг чухал юм яригдаагүй байна. Дарах хүчний хэмжээг тооцож ирсэн байна. Савта борлогон дээр масс ихтэй бол илүү их хүчээр дардаг, масс багтаа бол илүү бага хүчээр дарлаа гэдэг. За энэ дээр болохоор саяны туршилт дээр болохоор шигдэлтийн хэмжээ талбай их байвал бага шигддэг, талбай бага байвал их шигддэг гэдэг санааг бол ярьж ирсэн байна. За ингээд энд болохоор талбай ихтэй байгаа тохиолдолд бол даралт илүү тухайн гадаргууд дээр илүү бага даралт учирдаг гэдэг энэ Паскал гэсэн нэгжтэйгээр даралтыг бол тодорхойлдог байгаа. За хүний нэр учраас П үсгийн томоор бичиж байгаа. За энэ дээр килопаскал, мегапаскал гэсэн 2 янзын паскалын нэгжийг хэрэгжилж байгаа.
За Паскал гэдэг нэгж бол Ньютоны гуйх нь метр квадрат гэсэн тохиолдолд бол Паскал гэсэн нэгж нь гардаг. За тэгээд энэтэй холбоотой даралтын тухай ойлголтуудыг тайлбарлах юм тэг ярьж байна. За энд бол жижигхэн хүүхдийн мөр илүү тод гарч байгаагийн учир бол талбай бага учраас илүү тод гарч байна. За энэ хүний бол хуруунууд нь хөлийн хуруунууд дээр ер нь аль хүмүүсийн хувьд хөлийн хуруунууд дээр бага талбайтай гадаргууд дээр нь илүү мөрөн тод үлдээд их талбайтай гадаргууд дээр аливаа би ийм мөр бол бага үлдэж байна. За шийдэл гэсэн байна. За энэ талбай багтаа хэсгээрээ энэ альва зүйлийг хэрчдэг хутга бол энэ артын мөр тал нь бол талбай ихтэй, эрд тал нь бол талбай багтаа учраас гараар дарахаар жигд дарахаар альва биеийг бол жижиглэн хилчих ийм боломжтой байгаа. За энэ хурцны хувьд ч гэсэн энэ доотлын хэсгийг нь болохоор эрлээд илүү талбай багтаа болгосон байгаа. За одоо энэ юун дээр болохоор бас авч үзэж байна. Үүргэвчэн дээр авч үзэж байна. Үүргэвчний мөрөн дээр болохоор мөрөн дээр ирж байгаа ачаалттай хэсэг дээр нь илүү их талбайтай ийм болгож ойж өгснөөрөө энэ нарийнхан саарлаар байснаас илүү их саарлаар байснаас илүү их шигдэх баглаа. Мөрөн дээр ирэх ачаал нь бол бага ирдэг. За энэ дээр болохоор бас хайч эртээ бол илүү сайн хайчилж байгаа. Энэ болохоор энэ эртээ тал гэдэг бол талбай багтаа тал юм аа. Энэ давны гадаргууд дээр үйлчилж байгаа талбай багтаа ийм тал байна. За түрүүчийн хоёр мөртөө үүргэвчнээс нэг мөртөө үүргэвч нь илүү өргөн бүрттэй байгаа. За тэгэхээр нэг мөрөн дээр ачаал ирж байгаа учраас арай илүү их талбайтаагаар үүргэвчийг бол зохион байгуулсан байна. За жишээн дээр энэ дээр болохоор хүнд машины автомашины дугуй дээр гадаргууд дээр талбайг дугуй бол яг нь доор үсэх даралтыг бол бууруулдаг гэж амар том өргөн дугуйнууд байдаг ч тийм ээ. За усны гүнд юу болдог вэ гэж байна. Энд болохоор усан чумбж байгаа 5 метрийн гүнд байгаа тохиолдолд илүү их талбай үүсгэж байгаа тохиолдолд бол яг нь сумбалгүйгээр одоо усны жингийн учруулах даралт нь бол усан шумбаагүй ирэг дээр байгаагаас илүү их даралттай байдаг байгаа. Зэн дээрээс нь усны гадаргуу дээрээс нь дарчдаг тийм ээ. Усны энэ тодорхой өндөртөө ийм мастай ийм том хэмжээний ус дээрээс нь дарчдаг. Тэгээд илүү их даралт учирч байгаа. За тийм учраас тухайн хүн аль болох том талбай эзэлж усны гадаргуу дээр байрлах юм бол дэшгээ яг хөвж гарч ирнэ. За энд болохоор 5 метрийн гүнд байгаа хүн бол аль болох талбай их эзлэхээр ийм хагас хэвтэй байдалтайгаар усны дотор шумбаж байрлаж байна. Тэрнээс биш их годгороор ингээд дээшээ ингээд босоо байралтай сэлэх юм бол яг нь живэх магадлал нь өндөр байна. За тэгэхээр аль болох хүчтэй шахаж шүтний оог яаж шахаж гарах вэ гэж чинь тийм ээ. За тэгэхээр нэг талаас нь нөгөө тал руу болохоор оогоо шалж гаад ялтай болох ийм жижиг талбайтай ийм гадаргуугаар оогоо гаргаж ирэх юм бол илүү хүчтэй илүү их хэмжээний оо гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ тойрсон арийнхаа амсраар хэрвээ аманд байсан бол нэг дор их хэмжээгээр гараад дараа нь үлдэгдлийг гаргахад илүү их хүч шаардлагатай болж шүү дээ тийм ээ. За нэг өргөхийн тулд яах вэ гэхээр энд энэ харилцах савыг ашигладаг тийм ээ. Энэ дээр болохоор бага талбайтай дээр нь их хүчээр дарахаар их талбайтай дээр нь бага хүчээр үйлчлэдэг гэсэн юм дүрэн байгаа. Энэ хоёрын даралт нь тэнцүү байдаг учраас.
За ийм зүйлүүдийг ярьсан байна. За тэгээд даралт бол хий шингэнд зүг бүрт тактикийн нэг сонгодог жишээ бол шаар үл гэхээр бүх тал руугаа жигд эргэдэг байгаа. За энд нэг ийм туршилтын загвар харагдаж байна. За энэ усан дотн агаарт явж байгаа онгоцны бичлэг байна. За энийг бол бас сэргээгээд ярив. Намраа ихт орж исэн хичээл учраас магадгүй алдсан байж магадгүй. За би дэлгэц байгаа ширийг бичлэгээр түр зогсооч. За би дэлгэц байгаа ширийг зогсоогоод дахиад дэлгэцээ ширлэхдээ би дуутан ширлэж байна. Тэгэхээр дэлгэцэн дээр байгаа саяны дүрс бол дуутаа гаргахаа. За одоо дуун байна уу? Үгүй байхгүй. За онгоцны нисэж байгаа тийм дуу сонсогдохгүй байна. Сонсогдохгүй. Тэгвэл одоо анимашн дээр нь тавиадаарай. Энэ угаасаа англи юм байна. Агарын нислэгийн компаниуд болохоор дуу онгоцыг хэрхэн агаарт ингэж амжилттай явах вэ гэдгийг за нэг нөхөр орж ирэгээл байна. Лайк дээр байгаа. За олон зуун километрийг ингээд ямар нэгэн сад бэрхшээлгүйгээр ингээд туулах боломжтой болдог бай. За энэ байн. Энэ дээр болохоор за даралтын өөрчлөлтөөс хэрхэн яаж хамгаалдаг вэ? Агарын даралтын зөрүү арга байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол агаар мандлын дээд давхаргууд руу очих тусам агарын даралт бол илүү бага болоод онгоцны дотоод даралт бол их байж идэг. Тийм учраас даралтынхаа тэнцвэрийг баланстай байлгахын тулд бол илүү их аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. За тэгээд тэгшинцэх хэлбэртэй юм дугуй хэлбэртэй юм цонхнуудыг хаана байрлуулах вэ гэдгээ бас нэгдүгürt шийддэг байна. За хоёрдугаарт нь болохоор бүхийгийн даралт нь бол ихсээд энэ гадна талын даралт бол багасч харагдчихлаа да. Энэ илүү томруулах уу? За тэгэхээр энд бүхийгийн даралт бол маш ихтэй болоод дотор талынх нь даралт нь бол яах нь ихтэй болоод гадна талынх нь даралт нь багасч байна. За одоо энд ингээ хөөрж байгаа тохиолдолд энэ гадаад агарын даралт буурч харагдаж байгаа сумн богиносоод за дотоод даралт нь ихсэж байна. За буцаад буухах гişэнд гадаад даралт ихсээд дотор даралт нь бол дотор даралтайгаа ойролцоо олж энэ баланс барьдаг байна. За энэ онгоцны бүтц байна. За саяны энэ даралтын зөрөөг ингэж харуулж байна. За дараагийн хэсэг нь болохоор за Паскалийн тухай ярьж байна. Паскал хизээ хаана яаж амьдарч ирсэн юм бэ? За Паскал гэдэг бол даралтын туршилтыг хийсэн за ийм эрдэмтэн хүн байгаа. За энэ хүн бол маш их хэмжээний ийм олон удаагийн туршилтыг хийж гад хийшингэн даралтыг
зүг бүрт дамжуулнаа гэдэг энэ яг орчин үеийн онлайн урьдчилыг гаргаж ирсэн ийм хүн байгаа. За энэ дээр бол энэ хүний хийж бүтээсэн туршилтын макет харагдаж байна. За Паскалийн гурвалжин гэ. За энэ A lot of people have certainly dreamt about winning the lottery, but without a doubt, there are more who have angrily crumpled up the ticket after a draw, saying, "I can't believe I'm..." Дотооны оронд ямар математик байдаг вэ гэдэг. Энэ Паскалийн өөрийнх нь нээсэн бүх зүйлийн тухай ярьж байгаа учраас Паскал гэдэг эрдэмтэн болохоор өөрөө математиктаар бас нэлээд олон зүйлүүдийг бий болгосон байхгүй. За тийм учраас энэ Паскалийн математик талынх нь нэмийг ярьж байна. За одоо энэ яг физиктэй холбоотой хийсэн зүйлүүдийг ярих чинь. За Паскал болохоор торчилийн туршилтын талаар сайжруулсан ийм зүйл байна. За торчилийн туршлага гэдэг болохоор бас арай өөр зүйл байгаа. За Ньютон гэдэг нөхөр чинь энд ингээд алимнаас модноос алим унаад ингээд модноос алим унаад за энд ямар нэгэн дэлхийн зүгээс татах хүч байна гэдгийг гаргаж ирсэн болвол энэ Паскал гэдэг эрдэмтэн тэр гаргаж ирсэн тэр газарт унаад байгаа тэр алимт чинь газрын гадаргууд дээр ямар хэмжээний даралт үүсгэж ямар хэмжээгээр хонхоод юм бэ гэдгийг л гаргаж ирсэн юм баггүй юу? Ойлгосон? Тэсэн Өөштэй. Би угаасаа бичлэгээ ухраагаад авчих штэ. Яасан? Биш цахгүй бол яана гэж? Биш цаавал яана гэж? Зүгээр асуусан юм уу? Энд агарын даралт зүг бүрт ижлэн дамждаг. За одоо энэ бичлэгийг хараарай. За аяган дусыг стакан дусыг газ цэвэр ус хийж байна. За дүүрэн бэлтгэн ус хийлээ. За одоо энэ цаасыг тавьлаа. За ус нь яагаад тасрахгүй байгаа вэ? Таны туршилтан дээр Таталцсан явсан болов. за дээрээс нь дарж байгаа агаар гэж байгаа юу? Бага. Стаканта усан дотор Бага. Бага. одоо хараа энд за одоо учрыг дахиад тайлбарлая. За одоо энэ тохиолдол нь шүү дээ. Эний чи эхлээ усаа бол амсрын тулд хийсэн бааз. Тийм. Одоо хараарай. Энэ яг амсар дээр эрдэл нь усын нисэн бааз. Тийм. За тэнгүүтээ цаасаа тавьсан заяа. Цаасаа тавиад тэгжээснаа агаар оруулахгүйгээр дээш нь аваад эргүүлж байгаа. За тэгэнгүүт энэ дээр доор нь дарж исэн гараа татангуутал чинь энэ хоёрын хооронд цаас хоёр хоорондоо ингээд нороод наалдчихсаас нороод тодорхой хэмжээгээр наалдж. Тэгэнгүүт чинь дээрэс нь дарж байгаа агаарын даралт байхгүй зөвхөн энэ савн дотор ус байгаад байгааз.
Тэгэхээр тав дотор үйлчилж байгаа хүндийн хүч нь болохоор энэ цаасыг доош нь унахгүйгээр дээрээс нь агарын даралт байж ингэж гадаргууг нь хонхоолохгүй байгаа учраас энэ яах нь цаас эндээ тогтцгоо гэсэн үг байхгүй юу? Энэ ус таталцлыг эсэргүүц аяга хавааруултны энэ байдал цаас норж гадна цаас нь бүрэн норох хүртэл нороод шалбаагаад ингээд унах хүртэл яах нь. За ингээд сарна. Энэ бол удаан хугацаанд тогтохгүй хэсгээ хугацаанд бол ингэж тогтох боломжтой байдаг шүү. За энийг та нар гэртээ туршаарай. За энэ бол хийж болохоор туршилтаа газ. Тийм байна. За энэ бол маш гоё хийж болохоор туршилтаа. За одоо энэ дээр нэгжүүд саяны нэгжүүдтэй холбоотой юм байсан байна. За бид нар энийг болохоор нөгөө масаар өгдсөн бол MG гэж гад талбайдаа уужгаад даралтаа боддгийг намар үдсэн байгаа шүү дээ, тийм ээ. Намар үдсэн байгаа. За тэгээд энд хүчээрээ өгсөн бол 5200 шууд талбайдаа уужгаад даралтаа гаргацдаг тийм. Масаараа өгсөн бол маса килограмм болгоод 9000-га 10-аараа уржууд хүндийн хүчээ гаргажгаад талбайдаа уужж олдог тийм. За мегапаскал килоньютон гэсэн байна. За тэгэхээр эндээс эсвэрлэх үгнэ. За эндээс нөгөө нэг LV-гээр хүү L лаашаар хүү гэдэг нөгөө нэг урт өргөн өндөр гураараа энд барилгаагаа тоосхийг хааш нь яаж харуулж байрлуулснаас шалтгаалаад шигдэх гүн нөр ёролт учруулж байгаа даралт нь өөр учраас үйлчилж байгаа хүчээ талбайдаа хуваах 912-оор тавьсан болвол 250-га 912-т нь хоёрын харьцаатайдаа хуваахаар энэ гарах нь уу? Энээс илүү гарах нь уу, бага гарах нь уу? За 250-га 1235-та талаар нь тавих уу? 625-та талаар нь тавих уу гэдгээс шалтгаалаад тэсвэрлэхгүй гардаг шүү дээ, тийм ээ? Санаж байна уу? Жохон мартах шиг болсон. Жохон мартахтай шиг болсон байна. За тэгвэл тэр чинь сэргээхэр хөөрхөн бодлогын видеонууд оруулна шүү. За яа. Тэгэхгүй бол бодлого уддаг давтлага ихэр чинь бас жоохон уйтгартай тийм үү? Энэ түрүүний үздсэн юм байна. За тэгэхээр энэ сурагчдаа танил буцааж нэг эргээгээд далимдуулаад хараад явчихна гэсэн. За энийг энэ дасгалыг нэг галт яваад ирхээ. За угаасаа ч тэгээ завсарлах өгч юм да. Өнөөдөр хатуу бие ярьсаар таах юм энэ дөө угаасаа. За нөгөөдөр орно шүү. Нөгөөдөр шингэнийхаа даралтыг явъя. За юу. Хоёроос Тэгвэл нөгөөдөр ингээ хэдүүлээ. Нөгөөдөр хатуу биеийн бодлого дасгалын бичлэг орё тэхүү. Нэг бичлэгээр шууд ороод нэгд нь болохоор бичлэгээр ороод дахиад нэгд нь бол 7 хоногт 3 орно шүү дээ тий. 7 хоногийн 3 орохын нэгд нь бичлэгээр хоёрт нь шууд оролтоор болж байна уу? болж байна. Бичлэгээр тий. Бичлэгээр орох хичээл нь дандаа бодлого дасгал байдаг хөө. Бичлэгээр орохгүй хичээлүүд нь ингээд номоо эргээгээс сэргээх ийм хичээлүүд бай. Тэгээ үзэг харах юм та тийм үү? За. Тэгээ. За 9 минутын дараа завсарлах гэж учраас энийг гялс ярьчээ. За өөрийнхөө жингийн үйлчлэлээс болж эвдэрэхгүй байгаа чулуун хэрмээ өндрийг ямар хэмжээтэй барьж болох вэ гэсэн байна. За энийг нөхчөө бодлоготой хэсэг. За энд өгүүлбэр нөхөх юм нэрээ. Хүч даралт талбай зэрэг ойлголтуудыг ашиглаад өгүүлбэрийн дутаг үзэгээрэй гэж байна. Хатуу биеийн тулах талбай ихсвэл даралт нь яадаг үлээ? Ихсэн. Ихшилдэн гэж Багсгал уу? багсан штэ. Тэгдэг үстэй. Том талбайгаар үйлчлэхээр хитэ гутал нь илүү шигддэг. Шууд эндүү ултаа гутал нь илүү бага шигддэг үстэй тийм ээ. Түрүүн талбай чинь даралт талбай орч хооронд уруу амараад байсан штэ. Нарийн хадаас их шигдэх үү бага шигдэх үү? Их шигдэн тийм ээ. Нарийн хадаас талбай багтаа учраас гадаргууд дээр их даралтыг учруулна шүү дээ тийм ээ. За хүний гарт ховингийн учруулах даралтыг багасгахын тулд бариулыг өргөн хийж байгаа тийм. За даацэгтэй машиныг олон дугуйтай хийдэг нь болохоор гадаргууд дээр учруулж байгаа даралтыг багасгах зорилготойгоор
тэр том ачааны машинууд чинь 8 12 дугуйтай байгаа тий. Алта. За энэ үргээд орхий тэхүү. Угаасаа эндээс шингэний даралт гэж шийдэх хэрэгтэй. Тэгэхээр за энэ тэгээ энэ үргээд орхий тэхгүй бол давтлага учраас хит их юм ярихаар тогтоохоо очих бах тий. Тий, одоо Энийг яриад байна шүү дээ. За нэг за хамраарай. Сайхан амраарай. За бичлэг орох учраас давтаж үзэх бол нөхөд үзээрэй. За. Баярлалаа.